Таны карьер дундаж нэгнээс орлуулшгүй брэнд болох зам. Дэлхийн хамгийн алдартай брэндүүд яг юуны хүчинд оршин тогтнодог вэ? Тэдэнд зөвхөн сайн бүтээгдэхүүн биш, харин үн цэн байдаг. Таны карьерч бас яг үүнээс эхэлнэ. Бидний ихэнх нь сайн ажиллавал амжилтанд хүрнэ гэж итгэдэг. Гэвч бодит байдал дээр та сайн ажиллаж болох ч хэрэв таныг орлуулах хүн хажууханд тань байвал таны үн цэн хизээж өсөхгүй. Өнөөдөр би та бүхэнд өөрийнхөө карьерийг хэрхэн дампуурлын ирмгээс аварч дэлхийн топ брэндүүд шиг хүчирхэг болгох стратегийг бодит түүхээр баяжуулан хүргэе. Стратеги 1. Skill stacking. Сайн биш, орлуушгүй ор. Та зөвхөн нэг зүйлийг сайн хийдэг бол таны өсөлтөгч хитгэхий олон байна гэсэн үг. Харин 2-3 өөр салбарын чадварыг нэгтгэж чадвал та цор ганцолно. Жишээ нь Dilbert Comics-ийн зохиолч Scott Adams дэлхийн хамгийн шилдэг зураач байгаагүй. Мөн хамгийн шилдэг хошин шогчч байгаагүй. Гэвч тэрээр дундаж зурах чадвараа, дундаж хошин шогийн мэдрэмжтэйгээ, дээр нь бизнесийн ертөнцийн тухай гүн мэдрэгтэйгээ нэгтгэсэн. Энэ 3 дундаж чадварын огтлогцол дээр тэр дэлхийн хамгийн алдартай комик зохиолч болж чадсан юм. Ихэнх хүмүүс нэг зүйлээ сайн хийдэг болохыг карьер гэж андуурдаг. Гэвч орчин үед ганцхан чадвартай байх нь хангалтгүй. Би үүнийг чадварын хослол, skill stacking гэж нэрлэдэг. Хэрэв та сайн график дизайнер бол та зүгээр нэг дизайнер. Харин та дизайнер, дээр нь дижитал маркетингийн мэдлэгтэй, бас эрхийг урлагт сургацсан бол та орлуушгүй нэгэн болно. Таны үн цэн зах зээл дээр хэд дахин өснө. Стратеги 2. Дасан зохицох чадвар. Дампуурлаас өсөлт рүү. Карьерт гацах үе хүн бүрт ирдэг. Гэвч хамгийн аюултай зүйл бол хуучин арга барилтайгаа зууралдах. Жишээ түүх. Netflix-ийн нүүдэл 2000-ад оны эхээр Netflix-ийн хамгийн том өрсөлдөгч Blockbuster байлаа. Blockbuster бол тухайн үеийн зах зээлийн хаан, аврах том компани. Гэвч тэд өөрсдийн хуучин бизнес дагууртаа хит итгэж, дижитал шилжилтийг үл тоосон. Харин Netflix бид бол зөвхөн DVD түрээсгдэг компани биш. Бид бол entertainment түгээгч технологийн компани гэж өөрсдийгөө тодорхойлсон. Үр дүн нь юу болсон бэ? Blockbuster дампуурч Netflix дэлхийг эзэлсэн. Таны амьдралд таны одоогийн мэдлэг 2 жилийн дараа хуучиж магадгүй. Та өнөөдөр AI ашиглаж сурж байна уу? Шинэ чиг хандлагаас хоцорж байна уу? Карьертаа Blockbuster биш, Netflix бай. Дасан зохицох чадвар гэдэг нь зүгээр нэг амьд үлдэх арга техник биш, харин оршин тогтнохын хамгийн агуу урлаг юм. Үүнийг бид бичил эсээс эхлээд агуу байгаль, дэлхий хүртэлх бүх төвшөнд харж олно. Альва амьд биетийн дасан зохицох чадвар нь бидний нүдэнд үл үзэгдэх ДНХ дотор бичигдсэн байдаг. Орчин өөрчлөгдөгдөд ДНХ-ийн дараалалд мутац буюу жижиг алдаанууд гардаг. Сонирхолтой нь эдгээр алдаануудын зарим нь тухайн зүйлийг устгахаас аварч шинэ орчинд илүү хүчтэй болох боломжийг олгодог. Жишээлбэл, мянган жилийн турш хүйтэн бүс нутагт амьдарсан хүмүүсийн генд бодисын солилцоог эрчимжүүлж, биеийн дулаанаа хадгалах тусгай зохицуултууд суусан байдаг. Энэ бол ДНХ өөрөө өөрийгөө засварлан, ирээдүйн хойждоо илүү ухаалаг зураг төсөл үлдээж буй хэрэг юм. Хамгийн хүчтэй нь биш, хамгийн ухаантай нь биш, харин өөрчлөлтөд хамгийн сайн дасан зохицсон нь амьд үлддэг. Гэх Чарлз Дарвины үг өнөөдөрч үн цэнтэй хിവэр. Дасан зохицох гэдэг нь өөрийгөө бүрэмсэн гэх биш, харин шинэ нөхцөл байдалд хамгийн тохиромжтой хувилбараа уншуулж сурахыг хэлнэ. Стратеги 3. Хүний капитал, үн цэн өгөх зарчим. Амжилттай яваа хүмүүсийн нууц бол тэд хизээж ганцаараа гүйдэггүй. Тэд өөрсдийгөө хүрээлжгүй хүмүүстэй үн цэн өгч байдаг. Профессор Адам Грант нэгэн сонирхолтой судалгаа хийсэн. Тэрээр хамгийн амжилттай хүмүүс авахчид биш, харин өгөгчд байдгийг тогтоожээ. Бусдад мэдлэгээ хуваалцдаг, бусдыг дэмждэг хүмүүс урт хугацаанд хамгийн хүчирхэг нетворкинг үүсгэдэг. Дэлхийн 2 дугаар дайны дараа Европ төв бүхэлдээ нурж, үсвэлэн ядууралд нэрвэгдсэн байр. Энэ үед Америкийн нэгдсэн улс Маршалл төлөвлөгөөг хэрэгжүүлж, Европын орнуудыг сэргээхэд авран 3 тэрбум гаруй ам долларын тусламж үзүүлсэн. Асар их хэмжээний санхүүгийн их усүр, хоол хүнс, түүхий эд, технологиг Европт өгч оронд нь Европ сэргснээр Америкийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авах чадвартай, тогтвортой зах зээл бий болсон. Мөн улс төрийн хувьд холбоотны хүчирхэг сүлжээг бүрдүүлж, олон 10 жилийн турш дэлхийн эдийн засагт ноёрхох суурь тавьсан юм. Бусдад боломж өгснөөр өөрсдөө дэлхийн супер гүрэн болсон жишээ энэ юм. Яг үүнтэй адил хүн ч гэсэн бусдад өөрийн үн цэн бүтээх боломжтой ур чадвараа харамгүй өгөх нь тухайн хүнийг хөгжих бас нэгэн шалтгаан болдог. Тэгэхээр өнөөдөр өөрөөсөө асуу.
Би бусдаас юу авч болох вэ биш. Би хамт ажиллаж байгаа хүмүүстэй компанида ямар нэмүү үнцийг өгч чадах вэ? Та бусдад туслах тусам таны карьер өөрөө дээшилнэ. Стратеги 4. Сэтгэл зүйн төсвөр ба өсөлтийн сэтгэлгээ. Карьерт хамгийн том саадуурл айдсын хана. Алдаа гаргахаас айх, шүүмжлүүлэхээс айх. Бизнесийн түүхүүдийг харахад хамгийн том брэндүүд дампуурлын ирэмгээс л агуу усан байдаг. Таны карьерч бас ялгаагүй. Хэрв танд хизүү даалгавар ирвэл би үүнийг чадахгүй гэхийн оронд би үүнийг хараахан сураагүй байна гэж хэлж сураарай. Хараахан гэдэг үг таны тархинд үсэх боломжийг олгодог. Өсөлтийн сэтгэлгээ, growth mindset гэдэг нь бидний оюун ухаан, авьяас чадвар, амжилт бол төрөлхийн өгөгдөл биш. Харин тууштай хичээл зүтгэл, зөв стратеги болон бусдын тусламжтайгаар тасгартгүй хөгжиж байдаг гэдэгт итгэл хитгэл юм. Энэхүү ойлголтыг Стэнфордын их сургуулийн профессор Carol Dweck гардаж ирсэн бөгөөд энэ нь өнөөдөр хувь хүний хөгжил, боловсрал, бизнесийн салбарт амжилтын гол түлхүүр гэж үзэгдэж байна. Бидний амьдралыг харах үнцэг үндсэндээ хоёр өөр сэтгэлгээний төрөлд хуваагддаг. Нэгдүгээрт хүшүүн сэтгэлгээ, fixed mindset. Энэ сэтгэлгээтэй хүн би ийм л хүн, надад ийм авьяас байхгүй гэж боддог. Тэд алдаа гаргахаас айж өөрийгөө бусдад ухаалаг харагдуулахыг хичээдэг. Альва саад бэрхшээлийг би чадахгүй юм байна гэх дохио гэж хүлээж авдаг. Хоёрдугаарт өсөлтийн сэтгэлгээ, growth mindset. Тэд алдааг суралцах боломж, сорилтыг өөрийгөө хөгжүүлэх шат гэж хардаг. Тэдний хувьд би чадахгүй байна биш, харин би хараахан чадаж сураагүй байна гэдэг хандлага давмгаалдаг. Өсөлтийн сэтгэлгээ хэрхэн ажилдаг вэ? Өсөлтийн сэтгэлгээ нь тархины уян хатан чанар, neuroplasticity дээр суурилдаг. Бид шин зүйл сурч, хүнд хэцүү бодлого бодож, шин чадварт суралцах бүрд тархины эсүүдийн хоорондын холбоо хүчилгэлжиж байдаг. Өөрөөр хэлбэл бид тархиа яг л булчин шиг дасгалжуулж, илүү ухаалаг, илүү чадвартай болгож болдог. Хичээл зүтгэлийн үнц нь. Өсөлтийн сэтгэлгээтэй хүн хичээл зүтгэлийг амжилтанд хүргэх цорын ганц зам гэж хардаг бол хүшүүн сэтгэлгээтэй хүн хичээл зүтгэл гаргаж байгааг авьяасгүй байгаагийн шинж гэж андуурах талтай. Шүүмжлэлийг хүлээж авах. Бусдын зөвлөгөө, шүүмжлэлийг өөрийгөө гоошлуулж байна гэж бус. Харин дутагдлаа засах үн төлбөргүй хичээл гэж хүлээж авдаг. Өсөлтийн сэтгэлгээг хэрхэн төлөвшүүлэх вэ? Өсөлтийн сэтгэлгээ нь төрөлхийн зүйл биш, харин суралцаж болдог чадвар юм. Үүний тулд хараахан гэдэг үгийг ашиглаж сурах. Би үүнийг чадахгүй гэхийн оронд би үүнийг хараахан чадаж сураагүй байна гэж хэлж хэвших. Үр дүнг биш, үйл явцыг сайшаах. Өөрийгөө болон бусдыг чи үнэхээр ухаантай юм гэж биш, харин чи энэ ажилд үнэхээр сайн төвлөрч, тууштай ажиллалаа гэж хичээл зүтгэлийг нь үнэлэх. Соригтоос бүү зүгт. Амархан зүйл хийх нь таныг байрандаа байлгадаг бол хизүү зүйл хийх нь таныг өсгөдөг. Алдаа гаргахаас бүү ээ. Алдаа бол таны тарих хөгжиж байгаагийн баталгаа юм. Стратеги 5. Нууц стратеги. Энэ стратегийг та зөвхөн өөртөө зориулж, өөрөө хэрэгжүүлнэ гэдгийг анхаараарай. За одоо танд нэгэн сонирхолтой даалгавар өгье. Үүнийг би ирээдүйн 3 жилийн CV гэж нэрэлдэг. Өнөөдөр орой та өөрийнхөө 3 жилийн дараах CV-г бичээрэй. Гэхдээ одоо байгаа зүйлээ биш, харин 3 жилийн дараа та ямар төслүүдээр ажилласан байхыг хүсэж байна. Ямар чадварыг эзэмсэн байхыг хүсэж байна. Түүнийгээ яг бочгсон мэтээр бич. Тэрхүү цаас бол таны карьерийн зураглал. Кинд бичсэн зүйлдээ хүрэхийн тулд та маргааш өглөө ямар жижигхэн алхам хийх ёстой вэ? Магадгүй нэг ном унших, эсвэл нэг шинэ хүн рүү имэйл бичих. Эсвэл та шинэ ажилд орох ч байж болно. Карьер бол марафон болохоос спринт биш. Өдөр бүр 1% илүү байхад та жилийн дараа огт өөр хүн болсон байх болно. Өөртөө итэг, үйлдэл хийхээс бүү ээ. Таны амжилтын түүх дөнгөж эхэлж байна. Видео таалагдсан бол subscribe дарж, карьерийнхаа аль шатанд яваагаа сэтгэл хэсэгт хуваалцаарай. Дараагийн дугаараар уулзцгаая.